хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц гэдэг байгаа нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан. Тэрэнд Монгол улс нэгдэд орсон. Тэгээ энэний мөрөөр ингээ конвенцэд юу нэгдсэн байдал Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлсэн байдал, тусгасан байдал хэрэгжилт нь ямар байна гэж бид үнэлж байгаа юм л да. Одоо энийг ингээл хэд хэдэн жилийн зайтай үнэлээд явж байгаа хэсэгчлээд. Ингээд үсгээр нэг сул талууд гарч ирдэг хэрэгжихгүй байгаа. Энэний тэргуунд яригддаг асуудал бол эрх зүйн орчин бодлогын баримтчиг хангалттай байна. Гэхдээ хэрэгжилтийн асуудал гэдэг нь дандаа ирдэг. Өөрөөр хэлэх юм бол яг өнөөдөр хүн гараад ингээд амьдралд оролцох, ажил хөдөлмөр эрхлэх, эсвэл нийгмийн одоо аливаа нэг үйлчлэгээ авах гэдэг те ийм байдлаар оролцох боломж өгнө гэдэг дээр гацдаг төгжирдэг тэн дээр болцоо байдгүй дэд бүтцэн олгодоогүй дэмжлэг нь яг бодиттой биш механизм тодорхойгүй гэл ингээд ийм шалтгаануудыг л бид нэр хэлээ сууж байл л да. Тэгэхээр чи нэгэнд ингээд сул тал байна хэрэгжихгүй байна гэж байгаа бол одоо явах хэрэгтэй нэг одоо тэний чинь сайжруулах хэрэгтэй. Тэгээд энийг энэ өнөөдрийн хэрэгжүүлж байгаа төслийн нэг одоо гол зорилго тулгамдаад байгаа нэг асуудлыг шийдэх гэж явж байгаа ийм төсөл юм байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар асуудал тулгамдж байгаа зөрчлийг нь аваад түүний мөрөөр хариу арга хэмжээ авах бүртгэлтэй болоод за олон янзын л эрх зөрчигдөн штэ хөдөлмөрлөх нийгмийн харилцаанд оролцох сонгох эрхийн асуудал тэгээд өөр цаашаа нийгмийн үйлчлэгээ авах, сурах, боловсрох, эрүүл мэндийн үйлчлэгээ авах гэж үргэлжлэн тэ. Тэгэхээр энэ зөрчлийн нэгдсэн бүртгэлийг хийгээд тэгээд энд нь одоо ямар механизмаар хяналт тавьбал хамгийн оновчтой вэ? Чиг үүргийнхээ дагуу бол байгууллагууд одоо хийгээ явж штэ тэ. Эрүүл мэндийн яам, боловсролын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн газар ч гэдэг юм ингээ хийгээ явж ин. Гэхдээ одоо энийг өөр нэг мониторинг хийгээд мөрөөр нь ямар ч гэсэн тодорхой ахиц гардаг, арга хэмжээ авдаг, түүнийгээ тайлбарладаг. За бид нар ямар зөрчлийг бүртгэв, тэгээд энэний мөрөөр ямар арга хэмжээг хэрэгжүүлв, ямар нөөцийг тусгав, ямар төсвийг бид нар зардлаар батлав, тэгээ ямар арга хэмжээг яг бодитоор хэрэгжүүлв, энэ үр дүн хүрснэ үгүй юу, эсвэл хүрээгүй бол яагаад одоо яах ёстой вэ гэдэг нэг ийм юу эргэх холбоотойгоор үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг үгсийн учраас энэ төсөл нэг тодорхой асуудлыг нь шийдэх гээд зорилтыг дэвшүүлээд эхэлж байна 2 жилийн хугацаанд дахиж гарах байхаа гэж найдаж байна. Хүний эрхийн комиссар 23 дугаар ихтгэлийн улсын хурлд танилцуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ихтгэл дээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбогдсон ямар одоо түгээмэл хэрхүүд зөрчигдсөн гэж ажиглагдаж байна. 23 дахь ихтгэл хөгжлийн бэрхшээлтэй хүний зөвхөн илүү нийгмийн харилцаанд оролцох ялангуяа сонгогдох эрх улс төрийн одоо эрхийн тухай асуудлыг авч үзсэн. Ингээд авч үзэхээр дүгнэлт нь юу гэж гарч байгаа гэхээр нийтдээ бид нар бол 115,115 ийм хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй энээсээ 82,000 орчим насанд хүрсээ сонгох юм уу сонгогдох юм боломжтой хүмүүсээ гэж байгаа юм. Гэтэл ингээд өмнөх туршлагуудаас үзэхэд ер нь бол сонгуульд нэр дэвшижсэн тохиолдол тун цөөхөн. За одоо нэг налахад эрэгтэй хурлд сонгогдсон нэг хүн байна. Төлөөлөгч хийдэг юм байлээ. Тэгээд нэг сонгуульд нэр дэвшижсэн гэдэг 4 хүн байгаа юм. Өмнөх одоо их хурлын болон ээлжид сонгуул болон эрэгтэй хурлын ээлжид сонгуульд нэр дэвшижсэн. Тэгээд яагаад ер нь бид нар ийм сонгогдох эрхийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эдлэхэд хэцүү байгаа юм бэ гэдэг гол шалтгааныг нь ерөөсөө л юутай холбосон. Амьдралын чанар амжиргааны төвшөнтэй л холбож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд амжиргааны төвшин сайн хэдэн хүн байгаа. Тэгэхээр тийм тоон удаан хамгаалдаг юм биш л дээ. Тэгэхээр бид нар амжиргааны төвшин хөгжих эрх боловсролын байдал хөдөлмөр эрхэлж гэнэ үгүй юу? Ер нь өдөр тутмын нийгмийн амьдралд оролцож гэнэ үгүй юу гэдэг энэ нөхцлөөс ч болоод сонгогдох эрхийн тухай асуудал ирдэг юм байна. Анхдагч бид нар одоо амьдралынх нь нөхцөл байдлыг сайжруулаагүй цагт та бүхэн бай сонгогдох хэрэгтэй гэж хэлээд бол төвөгтэй байна л да. Тийм учраас ерөөсө хамтд нь энийг иж бүрэн цогцоор нь сайжруулах хэрэгтэй гэдэг дүгнэлт гарчиж байна. Нэг эрхийн салгаж аваад зөвхөн энэ эрхийг хэрэгжүүлнэ гэдэг асуудал байдгүй юм байна л да. Тэр чинь одоо нэг хүний тухай бүтэн одоо цогц асуудал ярьж байгаа учраас тэгэхээр ерөөсө тэр суур эрхүүдийг амжиргааны төвшинг нь аль болох дэмжих тэрийг л бид нэр илэрхийлэх ёстой юм байна. Нэгэнд ингээ амжиргааны төвшин боломжийн өөрөө те боловсрол эзэмших тэр төвшин боломжийн тэгээ бусад нийгмийн үйлчлэгээ хангалттай авч чаддаггүй юм бол тэгээ сонголт эрхийг илэрхийлэх боломжтой байна. Түүнээс гадна 2 дахь дүгнэлт нь дэмжлэг хэрэгтэй. Энд одоо зөвхөн та насанд хүрснөө шалгуур хангасноо за та өрсөлдөрөө гэдээ орчих юм бол энэ бүлгийн хүмүүсээс сонгох эрхийг илэрхийлэх. Сонгох эрх бол бас болоод байна те. Хэдүүлээ тодорхой хэмжээгээр зөөврийн хайрцгаар бусад нөхцөл байдлаар аваад бас хэвшчлээ. Ирэх биш одоо энэ олон жилийн хугацаанд бид нэр сурмж аваад хийлээ штэ. Харин сонгогдох эрхийн тухайд түр өөрөө яг зорилго тавиад дэмжихгүй бол бас энэ хүмүүс төр гарааны нөхцөл нь ямар вэ? Тийм учраас бол зорилттой дэмжлэг хэрэгтэй. Амьдралын чанарыг ерөөсөө энэ бүлэгт маш сайжруулах харах хэрэгтэй гэдэг ийм л дүгнэлт өгдөг гэсэн.